За баярлалаа ингээ та бүхэндээ минь энэ сумын насан туршийн гэгэрэл төвийн багш Хурдатын гэрэл багшгаа урьж байна. Гэрэл багш та бүхэндээ өнөөдөр энэ суманд хөдөлгөөний идэвхтэй хөдөлгөөнийг санаачлан маш их үрдөнтэйгээр энэ сумын өнөөдөр хийж байгаа бүх бүжиг хөдөлгөөнүүд бол ингэдээс сайсчгүй холбоотой юм аа. За сайн мэцхан уу эрхэм өнгөөчөө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр явуулж байгаа мөнгөлөг намар цасны мөсний баяртай хүрэлцэн ирсэн өнгөөчөө та бүхэнд зориулаад насан туршийн боловсролын гэгэрэл төв, засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төв, соёлын төв, ерөнхий боловсролын 1-р сургууль хамтын холбоо бид бүгд хамтраад явуулж байгаа идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал гэсэн эрүүл урт наслахын үндэс болсон ийм эмгүүгээр эрүүлжих амьдралын зөв дадал хэвшил суралцах хэвшүүлэх ийм зорилгоор бид нар явуулж байгаа ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулах ийм ажлын хүрээнд бид нар идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал аяны хүрээнд бид нар энэ үйл ажиллагааг бас өнөөдөр зохион байгуулж явуулж байгаамаа. Ингээд идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал аяны хүрээнд бид нар шугам бүжгийн холбооны тэргүүн, цэнгийн түжгийн холбооны тэргүүнүүдийг бид нар урьж авчирч ажлын байрны дасгал хөдөлгөөнийг заалгаснаас хойш манай албан байгууллагууд маань маш идэвхтэйгээр ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулаад явуулж байгаа. Сургуулийн өмнөх боловсрол буюу хүүхдийн цэцэрлэгийн хамт олон нэмэгч аргад эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулж хэвшүүлж байгаа цэцэрлэгийн эмч нэм гэрэл мөн ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотор байрны багш Бямбсүрэн соёлын төвийн эрхлэгч бүжгийн багш эрхлэгч Ган Зориг бүжгийн багш Цэнцүрэн дэвшил сургуулийн бүжгийн багш Долгор Сүрэн нартай халуун талархтаа илэрхийлээ. За мөн энд өнөөдөр манай энэ клубын багш нар ажлын байрны дасгал хөдөлгөөнийг идэвхжүүлэх хүн бүхнийг хөдөлгөөнтэй эрүүл байхыг уриалаад бид нар энд нээлттэй бид нар ажлын байрны дасгал хөдөлгөөнөөр бүжгээр эхлүүлсэн байгаа. Ингээд одоо энэ үйл ажиллагааны төгсгөлд манай хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн клубыг дотор байранд ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулж удирдах явуулж байгаа Бямбсүрэн багшийнхаа удирдсан ийм хөдөлгөөн байгаа. Бидний аливаа үйл ажиллагаа удирдлага наадмын төгсгөлд дандаа хогоо түүгээд лумаа аваараа гэдэг ийм уриалгуудыг гаргаад цэвэрхэн наадах уриалгуудыг гаргаад энэ үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Тийм учраас хүүхдүүд та бүхнийг иргэд та бүхнийг хогоо авчирч тушаагаа лумаа авч уншаарай гэж та бүхнээс уриалж байна.